Одоо зээлийг үе шаттайгаар хүүг одоо бууруулахыг мөн одоо шаардаж байна. Шаардаж байна. Орхон аймагт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн өнгөрсөн оныхоос дунджаар 12.2% өссөн үзүүлэлттэй нь. Тухайлбал фойшилм 20%, ургамлын тос 18.8%, маасал 21.4%, гурил 16.7% гэх мэтчлэн өссөн байгаамаа. Иргэдийн цалин хөлс нэмэгдээгүй байгаа энэ үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үн өсөлттэй байгаа нь амьдрахад бэрх болж байгаа талаар иргэдийн төлөөлөл болон Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос зарлаж хэвлэлийн баг хурал хийлээ. Энэ үеэр 8 зүйл бүхий шаардлагыг Орхон аймгийн үйлдвэрчний эвлэлийн хорооноос Монгол Улсын засгийн газарт өргөн барьж буйгаа илэрхийллээ. Энэ бидний тавьж байгаа шаардлага яах бол үндэсний хэмжээний томоохон тэмцлийг бол одоо хийнэ гэсэн ийм төлөвлөгөөтэй бол байна. Манай эрүүл мэндийн салбарт одоо ажиллаж байгаа ажлагчдын цалин хөлс бол үнэхээр хийж байгаа ажил хөдөлмөртөө бол тохирохгүй байгаа. Манай салбарт бол эмэгтэйчүүд голцоо ажилдаг. За эмэгтэй хүн ажиллана гэдэг бол өр хүүхдээ төрүүлнэ, гэр бүлдээ анхаарна гэдэг олон давхар ачаатай байдаг. За гэтэл сая бол одоо 2021, 22 онд бид нар цар тахалтай тэмцэхэд манай салбарын ажилтнууд, мэрэгжилтнүүд, эмч, сувлагч нар бол үнэхээр хоёргүй сэтгэлээр зүтгэсэн. Бид нар 21 оны 7 сараас эхлээд цалин хөлсийг 2 дахин нэмэгдүүлэх шаардлага тавиад тэмцсэн. За харамсалтай нь бидний энэ шаардлага бол үр дүнд бол хүрээгүй. Яагаад тэгэхээр одоо энэ засгийн газар бол үнэхээр ард түмний төлөө гэсэн шийдвэрүүдийг гаргахгүй байна. Би яагаад ингэж хэлж байгаа вэ гэхлээр одоо саяны жишээлбэл 107 дугаар тогтоолыг харахад энэ дээр зарим ажлагчдын цалин одоогоос 2 жилийн өмнөхтэйгээ яг адилхан л явж байгаа. За ер нь бол тэтгэврийг ч гэсэндээ нэмэгдүүлэхдээ зарим хүмүүсийг хохироосон. Тэгэхээр энэ байдлуудыг харахад бол засгийн газар маш амархан аргаар зүгээр за шатлалын 5 дугаар арна цалинжуулчихё. Тэгээд тогтоол гаргачихъя гэж байгаа маягтай маш хөнгөн хийсвэр хандж байна. Үнэхээр ард түмний амьдралыг бол ойлгохгүй байна. За үнэхээр амьдрахад хүндэрч байна. Амьдрах боломж олцоо алга байна. Төрийн гаргаж байгаа тушаа шийдвэр үнэхээр ард иргэдийг туйлдуулж байна. Ажиллах нөхцөл бололцоо үнэхээр алга. Цалингаа нэмээгүй ээжээж ажиллах шаардлага маш өндөрөөр тавьж байна. За би энийг нэг зүйлтэй уйлдуулж ярмаар байна. Одоо үнийн хөргөл гэдэг асуудал яриад байна. Тэгээ үнийн хөргөлийг хэн хийж байгаа юм бэхээр энэ яам тамгын газрын дарга нар, сайд дарга нар өөрснөө үнийн хөргөл хийж байна. Өнгөрсөн оноос эхлээд ажилтны цалинг нэмэх чинь гэж ярьсаар байгаа л үнийн хөргөлийг бий болгож байна. Тэгээ энэ хүмүүстэрээ хариуцлага тоолж өгөөч гэж хүсэж байгаа. Доор ажиллаж байгаа хүмүүс, 8 хийж байгаа хүмүүсийг үнийн хөргөл хийх юм бол хариуцлага тоолно гэж мундаг том юм ярьдаг. Өөрснөө үнийн хөргөл хийгээд байгаа мөртлөө өөрснөө дээр хариуцлага тооцохгүй юм асуудал байна. Хамгийн хүний хөргөл хийж байгаа хүмүүс нь өөрснөө дарга нар өөрснөө байна. Тэгээ энэ дээр хариуцлага тоолж өгөөч гэж хүсэж байна. Үнэхээр үйлчлэгийн ажилчид ажиллахад хэцүү байна. Одоо жишээ нь үйлчлэгч гэхтэл цэвэрлэгийн материалгүй байна. Цэвэрлэгийн материалын нь хангамжийг хасаа хийсэн байна. Мөнгө төгрөгийг хасаа хийсэн байна. Тэгээ өөрснөө карманаасаа, өөрснөө цалингаасаа гэр бүлдээ үр хөвгтдээ авч очих талхныхаа мөнгнөөс бокс савнгаа авч цэвэрлэгээ хийж байна. Ингэж ажиллах өнөөдөр ямар шаардлага байгаа юм бэ? Ингэж улс нийгэмд ажиллах ямар хэрэг байгаа юм бэ? Энийг л бодооч л гэж хэлмээр байна. Өөрөөр хэлэх юм бол 31 төрлийн бараа бүтээгдэхүүний дунджийг аваад үзэх юм бол манай аймагт бол нийт үнийн дүнгээр 12.2% одоо өсөлттэй байна. Тийм учраас бид нар бол энэ Монголын үйлдвэрчний холбооны цахим тэмцэлд одоо нэгдэж Монгол Улсын засгийн газар их хурлд одоо өргөн барьж байгаа шаардлагуудыг дэмжиж дуу хоолойгоо нэгтгэж байгаа юм. Өнөөдөр Монгол Улсын засгийн газар их хурлд одоо нэгдэн суур стратегийн бүтээгдэхүүн болон бензин шатхууны үнийг одоо тогтвортой байлгах зөх хэмжээгээр үнийн зохицуултыг одоо хийж барих. За хоёрт нь валютын ханшийг тогтворжуулж одоо бууруулах. Гуравт нь хийлгаараар одоо хомсдолтой байгаа нэгэн шаардлагатай өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг эхний ээлжинд оруулах. За тансаг хэрэглээний одоо бараа бүтээгдэхүүнийг одоо төр хойшлуулах. За дөрөвт нь бол иргэдийн бодиттой худалдан авах чадварыг нэмэгдүүлэх. Энэ тулд цалин хөлсийг одоо байж болох хэмжээнд нь одоо нэмэгдүүлэх. Зайлшгүй шаардлагатай өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг нөөтийн одоо хэмжээг бууруулж тэглэх. За 6-ад нь бол баг дунд орлоготой цалин одонгийн орлоготой иргэдийг хувийн орлогын албан татварыг одоо хөнгөлөх.
За арилжааны банкны цалингийн болон хэрэглээний зээлийн хүүг одоо бууруулах. За өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үнэ тарифт олон нийтийн хяналт тавих зорилгоор нийгмийн төлөвшлүүдийн талын одоо хяналт тавих зөвлөгийг одоо байгуулах гэсэн ийм 8 зүйл бүхий одоо шаардлагыг Монгол улс засгийн газарт одоо өргөн барьж байна. За энд бол Орхон аймгийн үйлдвэрчний хөгжлийн холбооны мянган гишүүд одоо бид бүхэн эв санаа нийтлэл дуу хоолойгоо одоо илэрхийлж байна. Одоо зээлийг үе шаттайгаар хүүг одоо бууруулахыг мөн одоо шаардаж байна. Шаардаж байна. Энэхүү тавьж байгаа шаардлагын хариуг энэ сарын 11-нд ирүүлэхийг үйлдвэрчний эвлийн хорооноос хэллээ. Хэрэв заасан хугацаанд ирүүлэхгүй бол тэнцлийн дээд хэлбэр буюу ажил хаял зарлахаа онцоллоо. 11-ний дотор эргэж одоо хариу мэдэгдээ гэдэг. За энэ хугацаанд дөрвтэй одоо шаардлага авахгүй болвол за бид нар бол тэмцлийн дараагийн үе шатны арга хэмжээ одоо тэмцлийн дээд хэлбэр одоо ажил хаялт хүртэлх хэмжээндээ одоо бид нар бол одоо тэмцэнэ гэсэн ийм одоо байр суурьтай байна.